Би сарын 1 сая төгрөгийн цалинтай олчих хөдлөөр ямар татвар хасагдах вүлээ? Яг хэдэн төгрөг авах вэ? За би сэн тайлбарлаж өгнө. Чиний сая төгрөгийн цалингаас эхлээд нийгмийн даатгал судах нь хоёулаа нийгмийн даатгалын судалгыг 10.5% гэж бодъё. Дараа 895 мянган төгрөгөөс 10%-ийн татвараа бодно. Тэгээд татвараа хасгаар 805,500 төгрөг болж байна. Гэхдээ татварын хөнгөлөлт 18 мянган төгрөг буцааж олгогддог болохоор суудгагдсан цалин дээрээ нэмнэ. Ингээд чамд 823,500 төгрөгийн цалин. Нийгмийн даатгал гэж бас татвар юм уу? Биш ээ. Эмээ өвөө нарын тэтгэвэр халамжийн мөнгө эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэдэг юм. Бас бид тэтгэврт гарахаараа энэ мөнгөө тэтгэвэр болгож авч болно. Татвараас өөр шүү. Тухайн үеийн хуулиудаас шалтгаалж өөр хувь хэмжээ, хязгаарлалт, хөнгөлөлт эсвэл тухайн ажилтан нь хөнгөлөгдөх, чөлөөлүүлэх зэргээр ялгаатай байж болдог. Хэлмээ чи юу бодод вэ? 1 сая төгрөгийн цалин маань тэгэхээр надад ирэхдээ 823,500 гэж ирэх нэ. Сая 500 мянга байвал хэд байх нэ? За бодох юм.